Гүнээрээ бас амьд явахад их юм үзэх юм а. Ухаандаа 100 жил бэлтгэгдсэн улс төрийн хүчин гэж савчаад байгаа Монгол ардын намд одоо бүтэн 2 сар шахам адгийн тэнэг арчаагүй Монхог новшоосчдоор хачин марцсан гүтгэлгүүд бодож зохиож хүн амтны нэтийг орж хүүхэд нохоон доог боломж хийнэ зүүдэлсэнгүй л явлаа. Гэвч улс даяараа үздэг юм байна, хардаг юм байна. Хамгийн анхлан хөрөлсөх гэж сэлэм төвчлэн эзэн сүү Батболдтой зодуулан хөөгдөж засгаа онголдуулахдаа миний итгэж явсан энэ Батболго чинь жагсаал цуглаан зохион байгуулж 7 дугаар сарын 1 шиг цус урсах гээд байна шүү гэж орилсноор ерөнхийлөгчийн эсрэг жолоо цулбуургүй гүтэлгийг эхлүүлсэн байдаг юм. Түүнээс хойш бараг 2 сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүний тэнэгүүдийн зохиосон 1001 шинийн үлгэрүүдээс санаанд бараг юу ч үлдсэнгүй. Аргагүй штэ. Хүний тархийг угаах гэдэг чинь ухаантнуудын хийдэг ажил учраас дээр. Ерөнхийдөө бол 7 буудлын должин имээ цайгаа татаад асгахчихсан байлаач ерөнхийлөгч очиж асгасан болох гэж л үзлээ л дээ. За тэгээд 20 сая долларыг 2 лаандаар зөөсөн л гэн 2 намыг ганцаараа самарсан л гэн 2 ялтыг нүцгэлж байгаа зодоход гол үүрэг гүйцэтгсэн байж магадгүй ч гэх гээд байгаа юм шиг ёстой нэг ухаан санааг нь ухны шиг бавчихсан юм шиг л солиоролдоод эхэлсэн. Бавчихсан ч байх. Ямар сайндал тэр хүрсөх нь ерөнхийлөгч Батболгыг муулах юм олж ядахта энэ ерөнхийлөгч чинь ардсан намыг самарч дуусаад одоо манай намыг самарч байна гэж элээр хэвдэ чаавас. Хэрвээ 100 жилийн түүхтэй Монгол ардын намыг ганц Батболго самарч чадсан юм бол ерөнхийлөгчд баяр чадаж байгаа юмд арга байхгүй чадуулж байсан ман намын тэнэгүүдийн хохил гэхээс ингэж л сууд ухаантай тэнэг гэдэг шиг илий болоо мөөрч бавтналдаад байхаар ч одоо хүүхэд нохоон доог болохоос ч яах вэ? Гэхдээ 62 коновчингуудаас нь ядаж ганц ч гэлээ олигтой санаа гарахгүй гэж үүсгэж өмнөөс нь яс авталцдаг боллоо штэ. Ёстой хэрэг алга. Олон тэнгийг харж явлаа. Оройгүй тэнгийг л хараагүй явлаа. Гэхдээ тэгсэн чинь харин төрийн ордонд 60 70-аараа сууж байдаг юм байна. Ядаж байхад яр гихчээр мөнгө тарааж зохиосон жүжигэндээ өөрсдөө бүдрээд унчих юм аа. Чагсаал болж байгаа маань юу зэдэлээ иш ирээд чагсээгээд юуны төлөв тэмцэл гэж хэлсэн. Манай найзаа тарин чагсээхээр за юу цаа чагсаа юу болж байгаа ингээд бусад хүмүүст юу нийтлээ чагсаа тэрийг л тарин сайн мэдэхгүй. Одоо чиний хувьд бол юуны төлөв чагсаж байгааг мэдэхгүй байна те. Тийм. Найз зөв хүсэл зорилго хадлаа тэгээд чагсаа тэгээд энэ юу болж байгааг надад хүсэл зорилго юу вэ? Мэдгүй байна те. Сайн байна уу? За ямар учиртай ажигсаалт ингээ нэгдээ зогсож байгаа вэ? Сайн байна уу чи? За ямар асуудлаар ингээ зогсож байгаа вэ? За сайн байна уу? За ямар асуудлаар энэ жигсаа зогсож байгаа вэ? Сайн байна уу? За ямар асуудлаар зогсож байгаа вэ? Сайн байна уу? За ямар асуудлаар ингэж энэ зогсож байгаа вэ? Та бүхэн харж байна. Сайн байна уу? За ямар асуудлаар энэ зогсож байна вэ? Мэдээлэл өгөөсгөө. Тооцон барьсан иргэд бол За сайн байна уу? За ямар асуудлаар энэ зогсож байгаа вэ? Юу, энэ юу дэмжиж байгаа ерөнхийдөө бол Адена хин эдгэрийг шаардлага зөв штэ ингэж зогслог болоод бас дэмжиж байгаа. Шаардж байна. Энэ жигсаал ямар учиртай жигсаал юм бэ? Монгол ардын намаас зохион байгуулж байгаа улс төрийн зорилготой жигсаал юм уу? Тодорхой мэдээлэл өгч төгөө. Юу шаардлагагүй иргэн хүний хувьд сонирхоод явж штэ. Тэгээд энэ хүмүүсийн үгийг сонсож байна, лоозонгуудыг харж байна. Бас боломжуудад үгүй хэлчихгээд ингээд зогсож байна. Энэ зөвхөн тэрсэн талаараа ярьж байгаа чи хүн бугаж байгаа хүмүүс нас дээр хөө хүн бугаж байгаа хүмүүс нас дээр хөө тэгэхээр хизээ ягаад та бүхэн бас яг энэ талаар ингэж нэгдсэн зохион байгуулалтанд орыг шийддэг өрөө энэ талаар ярьж байгаа. Хэрхэн яазаа хийх вэ? Үгүй чи зүгээр энэ энэ чамд юм цаасгсан бай. Энэ чамд ингээ нэг долоочуудад нэгдчихээн л да. Юуны төлөө нэгдэж байгаа? Аюул цан хийгээл. Аюул цан энэ үнэний аюулгүй байдал занлуулж байна гэдэг ийм бичиг энэ над ноцтой байна. Би төр зогсож байгаа ба.
Айлгүй байдлын зөвлөлтөд ажлын албаны дараа ганц өгөх гэж хүн байна. Энийг яагаад офицер гэсэн юм бэ? Энэ хүнийг танд уу? Танд. Ямар хэвчтэй? Ястаа өгөхгүй гэж. Тамаа ястаа өгөхгүй гэж ястаа. Талбайд дээр бол одоо бол нэг 1000 орчим хүн жигсэж байгаа. Мэдээч хэрэг бол ямар нэгэн зориггүй байна гэж бол байхгүй. Сайн байна уу та? Та юуны төлөө жигсэж байгаа юм бэ? Мэдхгүй юм. Мэдгүй. Аха. Мөнгө авсан юм уу? Гүү. Оо би энэ ч дүү хүнтэй бол. Би ч гэсэн тийм юм шүү дээ. Тэгтээ хүн үлээ зогсож байна. Ямар одоо зорилгоор жигсэж байгааг мэдэхгүй байна. Зорилгоо мэдчихээ яа. Өөрөө хүсэл зорилгоор тэр ингээ бус найзтайгаа биелээд тэгээд чигстэй. Тэр яг ямар чиг. Юу илэрхийлэхийг хүсдэг? Харин Мэдээхгүй юу? Юуны төлөө жигсэж байгаа байна би? юу нийтлж чигсээ тэрийг л тань мэдхгүй. Хүмүүс асууж чад. Одоо нэр Монгол улсыг хоёр хуваагдах вэгээс эмзэглсэндээ би ингээд зогсож байна. Шингээ содон дөрж би гарч явж гэнэ үү? За юуг шаардаж зогсож гин вэ? Тэднээс авч. Тэмээ цаана за юуг шаардаж ин зогсож байгаа вэ? Хаанаас ямар мэдээлэл аваад ингэрсэн? Би мэдэхгүй гэдэг шүү дээ. Үгүй нүгээр явж явал Зүр манай найз зүр энэ тийм чагсаал болж байгаа маань юу ч хэдүүлээ иш ирээд чигсээгээд Юуны төлөө яах гэж жигсэж байгаа ерөөсөө огт мэдэхгүй байна. Залуучууд бол маш ихээр цугласан. Ямар зорилготой, ямар хүсэл сонирхолтой, ямар одоо үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн байдлаар мэдээллийг үзэж та бүхэнд тодруулан хүргэх гэсэн боловч та ямар зорилготой гэдгийг бол мэдэхгүй. Залуучууд энд ямар учраас юуны учраас ирснээ ч мэдэхгүй ингээд жагсаалт ямтаач. За ийм л байна. Өмнөх өдөр нэг хүнд 50,000, нэг хэсгийг ахалсан хүнд 200,000-ыг өгнө гэдгээ зарлцгснаа баригдчаад ядаж байхад Жамблын Ганбаатар гэдэг тэнэг нь Жамсарангийн Баатар гэдэг маангаараа караоке дуулуулад хамаг юм илчлээд хайчих юм. Юу ч хэвдэ эдгээр тэнэгүүдийг. Энэ хүний таних одоо энэ лоодон болсон байгаа юм. тань байна. Юу хийх юм бэ? Ястаа өгөхгүй. Нэг тэнэг бол гайгүй, нэг хэсэгтээ анзаарагдахгүй, нэг хэсэг тэнэгүүд орилолдоод эхэлбэл яаж зүсээ хувиргаад нэмэргүй баригддаг юм штэ мангаруудаа. За цааш нь юу хэлэх вдэ? Та бүхнийхээ энэ олон сайхан гошин марзан жүжиг зохиолуудад баярлаж талархаж явдаг шүү гэдгээ илэрхийлээд үзэгч олон нийтээс чинь дараах шүлгийг зориулж байна. Хүлээн авна уу. Мамо наш манай хоёулан тавьяа. Авэ хоёрын авчирсан програм биш үү? Маронч тавьки машин тэрэгвэри ном сонин унши нөгөө мотонч тарья. Мамо чи хэнвэна. Мамо чи хэнвэна.